Үндэсний урлагийн их театр зуны тоглолтын нээлттэй хийлээ. Монголын соёл уламжлалыг харуулсан шилмэл бүтээлүүдийг энэ зуны турш Land of the Sky тоглолтоос үзэх боломжтой юм а. Сонирхох одоо хүмүүс цөөнгөөч гэсэн ардын урлаг гэж бас ийм сайхан зүйл байдаг шүү. Бидний өв соёл гэж өнөө хүртэл уламжлалтад ирсэн. Энийг одоо чадах чинээгээр тийм ээ бид ингээ үргэлжлүүлээд ингээ явж байгаа. Тэгэхээр эндээс бас яг монгол хүн гэдгийнхаа үн цэнийг мэдэрч тийм одоо дотоод нэгсээр хийсэн ч юм уу тэр сайхныг мэдрээсэй гэж үргэлж хүсдэг. Манай залуу үзэгчид үндэсний урлагаа үзэх нь ер нь жоохон ховор болоод байгаа сүүлийн үед. Тэгэхдээ Монгол бүжиг, Монгол хөгжим, Монгол дуу илүү сонирхож эхлэх цаг нь бол нэгэнд болсон гэж би бас боддог. Тэгэхээр манай тоглолтыг ирээд үзээд үндэсний дархлаад энэ соёл урлаг гэдэг зүйл ямар хэрэгтэй вэ, ямар үүрэгтэй вэ гэдгийг илүү сайн ойлгож ухамсарлаад гарах гэж найдаж байгаа. Үндэсний урлагийн их театр маань бол 180 гаруй хүний уран бүтээж ажилчдын бүрэлдэхүүнтэй. За энэ 180 гаруй хүн маань яг зуны 3 сарын турш бол тасралтгүй өдөр бүр 17 цагаас ингэж тоглолтгоор онцлог. Ардын урлагийн тоглолтыг жуулчдаас гадна дотоодын үзэгчдэд зориулан үндэстэн ястан бүрийн онцлог шинж чанарыг уялдаа хамаарлыг харуулахыг зоржээ. Мөн олон үндэстэн ястны дуунаас төвөрлсөн шилдэг бүтээлүүдийг сонсох боломжтой. Цамын үзүүлбэрийг уран угралтын үзүүлбэртэй хамтдагсан гэдгээр онцлог давуу ихтэй. Өв соёл уламжлал Монгол ахуйг дуу бүжиг урлагаар дамжуулан үндэсний урлагийн их театр дэлхийд сурталчилж байна.